6 сарын 11-нд Бурхан багшийн их дүүчийн өдөр тохиож байна. Бид хэдийн хүсдэг жаргал, хүсгүй байгаа зовлон гэдэг шалтгаан нөхцөлийн ирэхээр үүсэж байна. Сайхан сэтгэлийн үднээ сайн үйл хийвэл жаргал гараад, муу сэтгэл давтаад бусдад хоролтой үйл хийвэл зовлон гарч яана гэж Бурхан багш энэ үүлийн өөрийн сургаал номыг альцсан. Энэ сургаал ном бол одоо яг байгалийн хууль, жам эсгэл шиг одоо бодит байдал байна гэсэн үг. Тэгэхээр бид хэдий хүмүүс одоо хайрлах, хүндлэх, халамжлах, туслахад одоо тааламжтай сайхан байдаг шиг бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй одоо энэ хайр инрэл сайн сайхан байдлыг үл хүсэж байгаа. Тийм болохоор хэдүүлээ амар амгалан одоо түгээцгээе гэсэн энэ урайнд дор Бурхан багшийн айлдсан сургаал номыг санаад бусдад хорлолгүй зөв явдлын мөрөөр явах буян хураах тал дээр шамдцгаая гэж та бүхнээс уриалж байна.